Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн тэмцээний 2025-аас 2026 оны улирлын тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлж байна. За өнөөдөр бол одоо багийн бүрэлдэхүүн тоглогчтой бол амраажээ. Ер нь бол одоо 2 өнжөө тоглоод байгаа ачаалттай байгаа учраас. За гой гарсан Мисава хаалгач хийсэн гарч ирээд цохоод гол орууллаа. За Мисава Дацоки тоглолтын эхний голыг оруулж байна. За төгөлдөр зогсон хамгаалагчаас Ачрава гараад ирсэн. За энэ удаад мөнхөрд нь одоо эхний цохилтон дээр бас нөө хаалтанд яваад унтсан байсан учраас тэгээд босож амтсангүй. За төгөлдрийн цохилт төгөлдрийг аргалж гарч ирсэн 50 хүн харин удаад мөнгөнд суугаа салгаж байна. Зөрөө цөрөг довтлогоо төгөлдрийн гой дамжуулалт. За Мисава хаалгач эсрэг гарч ирээд цогтоо. За 2 дэг болгосон Мисава Дацоки төгөлдрийн дамжуулалтаар 22 дахь минутанд 2 дэг болгож байна. За энэ бол яг Улаанбаатар багийн хувьд бол хүмүүс амрааж байгаа угаас тодорхой болсон учраас ийм тоглолт ч гэсэн Сталинсын хувьд бол энэ 2 дугаар байрын буюу мөнгөн медалаас гадна одоо энэ Азад тоглох FC-гийн одоо Challenge League тоглох эрхийн төлөвт маш чухал тоглолт юм байгаа юм шүү. Билгүүн. За 2 тоглогч эсрэг бөмбөгтэй тоглосон. Их хөлийг дамжуулалтыг оновчтой өгсөн. Их хөлгийн гой дамжуулалт Мисава дахиад гараад ирсэн. Эндээс хаалгач их талд өсгсөн. 3-ыг болж байна. За 42 дахь минутанд Мисава дахиж нэг гол орууллаа. За сая бэлгүүн араас довтлохоо ихлүүлсэн. Тэгээд их хөлийг яг энэ гоолын дамжуулалтыг нь гаргаж өгсөн. Их хөлийг гой гаргаж өглөө 2-3 дахь гол яг адилхан орчлоо шүү дээ. Хамгаалагч нар энэ дэр зогсоод чадахгүй байна да. Хурдаар дутаад байна. Тэгээд зөг өнцгийг хааж хамгаалж чадахгүй байна. За шүүгчийн нэмсэн 1 минутын хугацаа дууссан. Ингээ эхний үе 3-ийн харьцаатай. Сталинс багийн тэргүүлээр өндөрлөлөө. Гаргаад өгсөн Балжнэм. За гой дамжуулалт ирсэндээ нэг эсрэг нэг бол тоглондоо асуул орон зай. За дараа гараад ирсэн 16 дотор өөрөө баг талд нь зогцоо. Ямар гой гол вэ? За Батулдын Балжнэм тоглолтын 67 дахь минутанд багийнхаа эхний голыг орууллаа. Орж ирээд хувийн хуурч дургасан тоглолтоор гол хийжлээ. За баруун гаргаад өгсөн дамжуулалтаа нэлээд том орон зайд Балжнэмийг сууллаа. За нэгээр яваад бас дамжуулалтад гой гараад ирсэн шүү. Өдөр 50 хүүгээ санаа сэрдэг дамжуулалт. Их сайн боллоо. Яндан жамц. За эндээс өөрөө төгсчих бүрэн боломжтой. Солгоо дараа цогцоо. Шонгоос гараад ирсэн. За хамгаалал зэндээ 96-аас гаргалаа. Зэндээ баруун гаргаад өгсөн Балжнэм отон байхгүй шүү. Доогуур орж ирлээ. Гол оржээ. За Балжнэмийн дамжуулалтан дээр Цэндэж одоо баруун руу гаргаад өгсөн. Тэгээ Балжнэмийн хөндлөн дамжуулалтан дээр Тэмүүжи хөлтэй байдаг гол хийж болох юм аа. За нэг шууд Балжнэмаас орцсноо бүгдээ удаашруулсан мэдлэгээс харъя. За 3-2 болсон. Сап. За тийм байна. Шууд Балжнэмийн гол юм байна. Тэмүүжи хүрээгүй орцсон юм байна шүү. За ингээ Балжнэм орж ирээд энэ тоглолтод 2 дахь гол орууллаа. За хамгаалагч мөнгөн сууц салгасан юм байна да. За энэ хүн шүүгч тоглолтын цагийг дуусгалаа. Үндсэн цагт 3-2-ийн харьцаатай. Централ Сталинс баг тоглолт ажлыг байгуул.